Цаг хугацааг үнэт чанар болгож өөрийгөө хөгжүүлэхийн эрхэм чанараас сэтүүлсэн сайн мөрийн ерөөл нэвтрүүлгийн шинэ дугаар үзэгч та бүхэндээ хүрч байна. Өнөөдрийн нэвтрүүлгийн зочин хойморт Хүмүүнлэгийн их сургуулийн дархан салбарын захирал Бурайд улсын гавьяат багш Надимдын сувд оролцож байна. Багштаа мөн телевиз үзэгч та бүхэндээ багшийн бэлгийн ухаан бидний оюуны мэлмийг банга гэрэлтүүлэн гүйж байхын сайхан өрөөдөр нэвтрүүлгээ эхэлж байна. Баярлалаа. Таны ажил төрөл, эрдмийн ажил, шавнар бэлтгэх, багш бэлтгэх ариун үс амжилттай сайхан уу? Сайн байгаа. Энэ үйлс маань өөрөө мөнхийн тасралтгүй. Хүний оюун ухаан энэ нарт ертөнцийн дээр хүний хөгжил байнгын тасралтгүй байдаг учраас энэ мэрэгжил өөрөө тасралтгүй. Бэлдэж байгаа мэрэгчлэтнүүд маань бол тасралтгүй хөгжиж, сурагчид маань бол тасралтгүй суралцаж байгаа. Энэ одоо мөч бүхэн, энэ одоо мэрэгжлийн маань бахархал үнэндээ бол байнга баяр ёслол авчирч яадаг. Тийм учраас бол сайн байна гэж хариулъя. Тэгэхээр оюун ухаанаар ажиллагчдын хувьд цаг хугацаа бол үнэт хөрөнгө. Цаг хугацаа бидэнд ухаарах, боловсрох, сайн сайхныг бүтээх тийм одоо ховор хөрөнгө болж ирсэн гэж би ойлгодог. Тэгээд та цаг хугацааг амжилт болгосон түүхээс үзэгчтэйгээ хуваалцъя гэж бодож байна. Тэгэхээр цаг хугацаа гэдэг бол бас өөрөө асар үнэтэй зүйл гэдэг нь бол мэдэгч юм л да. Одоо ингээд харахад бол 30 жил боловсролын салбарт ажилласан байна. Сургууль төгснөөсөө хойш. Тэгээд энэ хугацаанд бол мэдлэг боловсролоо дээшлүүлээ, сэлбий. За тэгээд дараа нь эрдэм судалгааны ажил хийлээ. Эрдмийн зэрэг хамгааллаа. Одоо эрдмийн зэрэг ахиулах судалгааны ажилд бие сэтгэлээ зориулах, эхийг мэдээ чадъя гэсэн олон сайхан залуучуудын одоо эрдмийн ажлуудыг удирдаад ингээд явж байна. Тэгээд энэ бүхнийг бол би юу гэж боддог гэхээр зэрэг ухаалаг сайхан ийм сайхан одоо шавнар, ийм сайхан залуучуудыг заяасан энэ одоо хорвоогийн энэ сайхан аз завшаан амьдрал ач буян гэж бол ойлгож байгаа. Тэгэхээр зэрэг ач буян гэдэг ойлголт, ач буян гэдэг зүйл бол цаг хугацаа шиг өөрөө их үнэт зүйл. Миний үнэт зүйл гэх юм бол одоо өнөөдрийн хүртэл 100 орчим ийм магистрийн ажил, бакалаврын ажил удирдах одоо хамгаалуулсан миний одоо магистрантуудын ийм бүтээл байна. За дээрэс нь бол олон ийм судлаач багш нар, судлаач магистр, докторантууд энэ ажлын маань одоо ингээд бүр ноортлон ингээд аваад хэрэгэлсэн миний докторийн ажил байж байгаа. Тэгээ энэ сэдв маань бол ажлын сэдв. Сэдв маань бол энэ гадаад хэлний хичээл мэдээллийн их сурвалжийг одоо сургалтын хэрэглэгдэхүүн болгож ашиглаж сэдлийг хөгжүүлэх гэсэн ийм тийм заах арга зүй сурган сэтгэл судлалын ийм одоо зааг шинжлэх ухаанууд дээр үндэслэж хийсэн ийм докторийн ажил маань бол байж байгаа. Тэгээд энэ маань бол одоо хуучирчтэй. Тэгээ 2004 оны. За дээрэс нь энэ оюутнуудаа багш болох оюутнуудад зориулж гаргасан боловсролын одоо сэтгэл судлал, когнитив сэтгэл судлал, сургах зүй ба сургалтын технологи, харилцааны сэтгэл зүй, боловсролын социолог, энэ сургууль сэтгэл судлалын дадлаг гэдэг ийм одоо гарын авалгууд, тийм суурал гарын авалгууд юм байгаа. Тэгээд энэ одоо номон доторх зүйлсээ бол нэг юм том одоо хавцсан багшлах замд гэсэн хавцанд одоо хийгээд ингээд оюутнууд маань бол альч одоо байгууллагт очисон энэчнээс одоо гарын авалгаар тутахааргүй энийг бол ингээд оюутнуудаа өгөө төгсгөлөг. За дээрэс нь энэ манай сургуулийн Солонгос хятад хэлний сургалтууд тэгээд энэ солонгос хэлний яриа сонсгол солонгос хэлний үгсийн сан
За энэ бол одоо миний бас нэлээд хайртай бүтээлийн нэг бэлэг доктортай хамтарч исэн хятад хэлний хэлсэн үндэс гээд энэ одоо номнуудыг бол гаргасан 2 дахь дэвтэрнүүд бэлтгэгдэж байна. Тэгээд энэ номнууд маань бол бас оюутнуудын одоо нийтийн хүртэл гарын авлага болсон. За ийм байж байна. За дээрэс нь би өөрөө гадаад хэл заах арга зүйн хичээлийг одоо үе үеийн оюутнуудтай бол заасаар ирсэн, өөрөө заасан. Тэгээд энэ англи хэлний хичээлийн менежмент, англи хэл заах технологи гэсэн арга зүй гэсэн ийм одоо 2 гарын авлага боловсруулж гаргасан юм байна. Хүн өөртөө байгаа бүхэнд баярлаж, өөртөө байгаа бүхнийг ямар нэгэн шан харамч юм уу, шагнал юм уу, эсвэл одоо их алдар хүндийг хүлээж ингэж баймгүйгээр сайн сайхан зүйлийг цаг хугацаатай уралдаж нийгэмдээ өөрийнхөө амьдралдаа ойр дотныхондоо энэ одоо хүмүүсийн төлөө зориулаад ингэж явж байхад бол цаг хугацаа жинхэнэ утгаараа бол шагнал болдог. Эрдмийн зэрэг хамгаалах судалгаа хийх гэдэг бол асар их цагийг зарцуулдаг. Маш их цагийг. За тэгээд эрдэмтэн хүний ёс зүй гэж юм байдаг. Тэгэхээр эрдмийн зэрэг хамгаалаад мартах, орхих, хүндэрх ийм эрх бол одоо эрдэмтэн хүнд бол байх ёстой. Эрдэмтэн хүн бол зэрэг цулаа хамгааллаа. Тэгэхээс өмнө хийгээгүй ажлыг хамгаалсны дараа маш их хийх ёстой. Тэгэд энэ маань бол ерөөсөө л олон түмэнд оюуны хөрөнгө оруулалт соён гэгэрүүлэх ажлаа хийж явж явах хэрэгтэй юм байна. Эмэгтэй хүний хувьд доктор хамгаалж бүхэл бүтэн ийм том сургууль удирдах, айл гэрийн сайн эзэгтэй байж, хүүхдүүдийн сайн ээж байх гэд маш их олон ажлуудыг зэрэг маш их сайн амжуулж байна. Тэгээ энэ дотроос чухам аль нь одоо хэцүү байна вэ? Таны бодлоор. Тэгэхээр ер нь одоо бүхий л амьдрал ажлын энэ хугацаанд бол өөрийн чинь энэ хэлж байгаа бүх зүйлүүд бол бүгд чухал л да. Тэгэхээр зэрэг хүн ажиллаа сайн хий гэд амьдралаа орхидог ч юм уу, өөрийн минь хувийн амьдрал болж бүтээсэ гэд ажиллаа умартаж салгартуулах ч юм уу, энэ бол байж болшгүй зүйл юм. Тэр тусмаа бол боловсролын салбарын багш сургууль хүмүүжүүлэгч нар бол голцоо ер нь өөрийнхөө ажилд тэрүүн зэргийнхаа анхаарлыг тавьж идэг. Тэгээ ер нь ард түмний дунд бас нэг яригддаг үг байдаг шүү дээ. Багшийн үг сурлagгүй гэж тийм ээ. Тэгэхээр бол яг уу энэ хүний амьдралд бол янз янз л байдаг баг. Тэгэхээр зэрэг бол өөрийн минь хувьд одоо өнөөдрийг хүртэл ингээд харахад бол Дархан уул аймагта шин залуу багш төгсж ирээл ингээл ажиллаж исэн хүүхдүүд маань баг жоохон байсан. Гэхэд бол өнөөдөр хоёулаа миний мэрэгчлийг өвлсөн, хоёулаа одоо багш ийм мэрэгчлээ том залуучууд болсон байна. Хань бүлийн маань хувьд гэх юм бол энэ одоо сургууль маань материалын баазын хувьд өсөн гихчиж оюутнуудад, сурагчдад, багш нарын маань одоо ажиллах, суралцах, энэ таатай орчин бүрдүүлэх бүхий л зүйл төр бол өмг төшиг маань болж явдаг л да. Тэгээд энэ сургууль маань өөрөө бол чухал салбар. Анхаарал тавихгүй байх, хорон байх, тийм эрх байхгүй. Энд бол ард түмний хүүхэд сурч хүмүүжж байна. 11-р ангид төгсөөд ямар сургуульд орох уу гэдэг амьдралынхаа одоо их том алхмыг хийх энэ торгон мөчөд ахлах сургуультай байгаа энэ явдал бол байнгын анхаарал шаардж байдаг. Дээрэс нь янз бүрийн мэрэгчлэр суралцж байгаа энэ оюутнуудын хувьд бол улс ах орондоо болоод өөртөө оюуны хувь нэмэр оруулж цаашдынхаа амьдралыг яаж эхлэх вэ гэдэг бүх одоо энэ эхлэл бол энэ сургуулийн дотор, энэ одоо эрдмийн энэ тогоон дотор л энэ улсууд яаж хэр зэрэг боловсрогдно, тэр чинээгээрээ одоо сайн хүмүүс болох юм аа. Тийм учраас бол энд аль алийг бол орхитуулахын аргагүй ийм одоо зүйл. Дээрэс нь энэ ажиллаж байгаа, удирдах байгаа энэ салбар маань болохоор зэрэг бол дээд боловсралтай ийм сэхэтнүүд тэр цэцмаа боловсролын одоо байгууллагын сэхэтнүүд бол судлаач нар байх хэвээр. Тийм учраас бол өөрөө судлаач байж, өөрөө одоо энэ салбарт дүн шинжилгээ хийж бодит зүйл дээр хандаж хаанаас нь шинжлэх хэрэгтэй, юун дээр нь одоо тогтож ажиллах ёстой юм, юуг хөгжүүлэх ёстой юм, өөрчлөх ёстой юм гэдгийг
өөрийн биеэр судалж иж энэ оюутнууд бол тэр хэмжээнд суралцах ёстой. Багш нар маань үлгэр дуурайл авах ёстой. Тийм учраас бол энэ судалгааны ажил, энэ одоо эрдмийн зэрэг хамгаалах, энэ хамгаалсан сэдвийнхээ үр дүнг амьдрал дээр ирээдүйн багш нарт, энэ ажиллаж байгаа одоогийн багш нарт түгээн дэлгэрүүлэх энэ ажил бол бас л хойш тавьж хол хөндөө байж болшгүй ийм ажил юм аа. Тэгээд энэ байна. Дээрэс нь сургуулийг сайн удирдах багш нарын сайхан хамт олон бий болгож ингэснээр өнөөдөр энэ хичээлийн танхимд оюутны ширээний ард сууж байгаа ирээдүйн багш сургууль мөнжүүлэгчид, ирээдүйн олон улсын сэтгүүлчид, ирээдүйн санхүүгийн байгууллагынхан, тийм ээ, ирээдүйн одоо програм хангамжийн инженер, менежерүүд, энэ бүх хүмүүс дотор бол чухалгүй мэрэгчлэгч байх. Бүх чухал. Энэ мэрэгжил маань энэ хувь хүмүүст, нийгэмд, хувьд нь, өөрсөнд нь байнга чухал байх тэр одоо ухааныг өвлүүлэхэд бол цаг хугацаа бол харавсан сон шиг бол өнгөрч байгаа. Тэгээд энэ ингэж өнгөрч байх тусмаа улам үнэтэй, улам үнэтэй. Тэгээ энэ үнэтэй байна гэдгийг мэдэрч ажиллана гэдэг бол бас нэг жаргалтай. Жохомхөө энэ усанд юу хийж бүтээвэ гэдэг маань л энэ хороо одоо өгч байгаа шагнал юм бол гэж боддог шүү дээ. Тий. Тэгэхээр цаг хугацааны үндэс нь бол яг энэ минут энэ хором хизээч ирэхгүй. Ийм учраас энд хамгийн үнэтэй, хамгийн гоё сэтгэл гаргасан гэгээлэг юм хийж бүтээх гэдэг бол бас өөрөө амжилт юм аа гэж таны ярианаас бас ойлголоо. Цаг хугацаа бол таны хувьд хамгийн үнэтэй. Өөрийнхөө хоббиг бас үзэгчтэйгээ хуваалцаач. Хобби жуг нь байна л да. Бүх цагаас ахуулаад л одоо тэшүүрээр гулгах, агарын теннис тоглох ч гэдэг юм уу, усан цэлэгч гэдэг юм уу, хүүхэд байхаас ахуулаад одоо ээж аав маань хөдөө одоо сайхан цэнгэг агаарт байнга өөрснөө их зөв амьдарч байсан хүмүүс шүү дээ. Миний ээж хоёр ч хоёулаа бол ардын улс хурлын тэргүүний ажилтан, ээж бол профессор ийм хүн байлаа. Тэгээд их зөв амьдарч байсан. Бас их зөв сургууль үйлчлүүлэгч, зөв багш нар байсан. Тийм ч учраас бол манай гэр бүлээс чинь бол бас одоо хэд чинь 5 ардын улс хурлын тэргүүний ажилтан зөвхөн яг үндсэн гэр бүлээс маань бол төрсөн шүү дээ. Тэгээд энэний одоо гавьяаг нь би юу гэж боддог вэ гэхээр зэрэг үндсэн одоо ажиллаа зөв, сайн, шудраг суралцагчид, шав нарынхаа хайрыг татсан ийм одоо сургууль мужуудагч нар байх үндэс бол өөрснөө эрүүл байж хүмүүсийн дунд чөлөө цаг заваа зарцуулах тусмаа хүн чинь одоо хүмүүн нийгэмтэй харьцах энэ харьцаанууд улам баяжигдаад байдаг юм байна л да. Тэгэхээр зөвхөн багш нартайгаа бас чөлөө цагаа өнгөрөөх, хамтарч хоол унд хийн, би ч бас хоол хийх хоббитай. Тий. Багш нартайгаа хамтраад бас залуу багш нарыг залуу гэр бүл авчих одоо эзэгтэй нар та нар болно гэж яагаад л заримд нь бол бас нөгөө варен хийдэг, ногоо даршилдаг. Тэгэл янз бүрийн одоо гадны үндэстнүүдийн хоол хийх энэ юм аа бол хин одоо хацтай таарсанд нь бас зааж өгнө шүү дээ. Чөлөөт цагийг бол зөв цаг гэж хэлмээр байгаа хгүй. Энэ зөв цагийг бол хүн амьдралдаа байлгах хэрэгтэй. Ялангуяа бол тийм зориулах хэрэгтэй гэж би боддгийн. Тэг тусмаад одоо ухаан сар бол би ирүүл тэгэл нүд тэнгэр олно. Тэгээд өөрийнх нь талаар бодоод зогсохгүй багш нарынхаа бас альжаа тайлах энэ газар тэгээд доор одоо бүжгийн танхим тэгээд бүжиглэх одоо оюутнуудад дэж бүрэн диско заал дууны танхим тэгээд одоо юуны хөгжмийн зэмсгүүд энэ бүхэн бол хүмүүс зөв амьдраасаа бидний хийгээгүй тэр сайхан одоо зөв амралтыг эдлээсээ одоо зөв зуршлуудыг сураасаа гэсэн энэ бодлыг бол өөрийнхөө нөгөө биелүүлээгүй юм хүүхдээсээ биелүүлэхийг шаарддаг гэдэг үг байдаг ш. Тэрэн шиг л одоо энэ хооч үед зориулчих юмсан гэж ингээд яваад байгаа. Хүн эх орныхоо мөн өөрийнхөө төлөө сайн сайхныг бүтээн тойр өгчд байдаг. Тэгэхээр та бол дархан уулаг аймаг төдийгүй Монголын боловсролд мөн Бурятын боловсролд
бас ихээхэн хөрөнгө оруулсан. Энэ хоёр орны боловсролын хамтын ажиллагаа, тэргүүн дуршлага, арга зүйн өөрчлөлт, ах トゥ угийн найрамдалд харилцааг бэхжүүлэхэд бол их чухал хувь нэмэр оруулсан гэж би бас үнэлж багтаж явдаг. Тэгээд энэ хоёр орны боловсролын салбарт оруулсан хөрөнгө оруулалт, оюуныхаа тэр бүтээлээ соёлоо бас жоохон дэлгэрэнгүй үзэгчтэй ойлгуулъя гэж бодож байна. В филиале по инициативе руководителя суды проводятся самые различные. Багш гэдэг хүн нь ухаан чадвар төгс өөрөө хүүхэд залууст үлгэр дуурайл болдог жишээг хойч үеийнхэнд ойлгуулна гэдэг бас том ажил юм а. Сувд профессор орос хэл манай их орны хэлийг дэлгэрүүлэх үйлсэд их хувь нэмэр оруулсан хүн юм. Тэрээр сүүлийн 14 жил Дархан уул аймагт зохиогдсон Орос хэлний олимпиадыг ивент тэтгэн зохион байгуулж, Оросын холбооны улсын Брэд улсын ерөнхий боловсролын дунд сургуулиуд, ихтэй сургуулиудтай олон талт хамтын ажиллагаа өрнүүлж, заах арга зүйн онол практикийн баг хурал, эрхүүгийн хэл шинжилгээ их сургуульд хэлний дадлагад оюутан солилцоо хийх, ерөнхий боловсролын дунд сургуулийн дунд сургуулиудтай найрамдлын гүр төсөл хийхдээ багш оюутнууд хоёр орны соёл, багшлах дадлага, орон судлын дадлагуудыг нэг ээлжиндээ Орос Монголын талаас 25-аас 30 багш оюутан сурагчийг 7-оос 10 хоногоор хамруулж сургадаг. Одоо гэтэл хүмүүнлэгийн их сургууль дээр Жидийн районы 10 багш сурагчид ирж Монгол ёс заншил, соёл судлал, англи хэлний дадлага аялал хийж байна. Мостом ГУР, который помогает. Тэгэхээр мөн л одоо ямар нэгэн тийм алдар хүндийг бодлогоогоор хүний эзэмшсэн мэрэгжлийн одоо ёс зүйч гэдэг юм уу? Ач буйнаар гэж юм байна л да. Тийм ач буйн. Тэгэхээр зэрэг миний үндсэн мэрэгжил бол орос хэлний багш. Тэгэхээр энэ орос хэлэнд бол багасаа дурлж байсан л да. Ээж маань бол одоо бүх насаараа олон орос хэлний багшийг төрүүлсэн юм профессор хүн байсан шүү дээ, орос хэлний багш. Тэгээд ээжийнхээ мэрэгжлийг өвлж авсан. Тэгээд энэ орос хэлийг сурлаа, орос хэлийг олон одоо шавнарт заалаа. Энэ зааж одоо сургасны маань ачаар олон арван шавнар маань бол Орос улс гэдэг энэ том гүрэнд бол сайхан боловсрол эзэмшээд улс орондоо энэ тэнд бол одоо сайхан ажиллаж амьдарч байгаа. Тэгээд дараа нь бол одоо энэ хүмүүнлэгийн их сургуулийн одоо дархан салбар болоод байгаа. Хэдэн жилийн өмнө бол Эрдэм хөтлөгч гадаад хэлний дээд сургууль гэж байлаа. Энэ одоо энэ сургуулийг байгуулсан цагаас хойш идүүгээ хүртэл бол 13 жил энэ Дархан уул аймагт зохион байгуулагддаг орос хэлний улсын олимпиадын 2-ын давааг бол одоо зохих хэмжээгээр Оросын концертын алдартай ивент хийгээд зохион байгуулад одоо шудрах сайхан явуулаад хэн одоо сайхан энэ орос хэлээр мэдлэг эзэмсэн байна. Тэр хүүхдүүдийг зохих шатанд нь шалгаруулад улсад одоо тэр хүүхдүүд маань бол төрүүлээд ингээд Оросын албаны улсад одоо бас суралцах эрхийн бичгээр олон арван шавнар маань бол тодорлоо энэ хугацаанд. Бас багш нар тийм багш нараа бас тодруулаад инглээ тэгээд одоо энэ багш байх хугацаанд би чи ерөнхий боловсролын дунд сургуулийн од зохицолбор 9-р сургуульд орос хэл заажлаа шүү дээ 1-р 10 жилд. Тэгээд энд одоо ленж кабинет, орос хэлний шилдэг кабинет, үлгэр жишээж кабинет гэл маш их зүйлийг бол одоо бүтээн байгуулж хийдэг байж чи. Тэгээд энэ маань бол шавнарын маань одоо мэдлэгт бол их сайн нөлөөлж ирсэн. Оросын албаны улс руу чиглэсэн олон арван сайхан ажлуудыг бол хийж илаа. Тэгээд одоо ч хүртэл одоо энэ юуны найрамдлын гүр гэд мост дружбы гэдэг их том төсөл хэрэгждэг. Тэгээ энэ төсөл маань бол одоо энэ жил 8 жил болж байна. Тэгээ энэ төсөл маань бол анх Наушкийн сургуультай эхлээд тэгээд одоо энэ 1000 сонсгоор нэг удаа үзгэгчээр олон 10 хүүхдүүдийг орос ахгүй, орос ёс заншил, түүх, соёл, хэлтэй танилцуулахаар бол орос айлд одоо бүр ингэж байлгаад орос сургууль дээр нь очиж суралцаад тэгээд эргээд оросын хүүхдүүд манай одоо сургууль дээр ирж англи хэл, монгол ёс заншилд суралцаад монгол айл ахуйтай танилцж амьдраад ингээд явдаг их сайхан юм аргууд амьдралын гүүр гэдэг ийм төслийг их амжилттай хэрэгжүүлээд явж байгаа. Дээрээс нь одоо жидийн ариантай бол багш одоо
Сурагчийн солилцоо. Хоёр дахь дэд хөтөлбөр бол эхэлж байна. Одоо нэг маргааш бид жидээс бол 12 хүнийг сурагчийг бол хүлээж авах гээд ингээд байж ах жишээ. Дарахнаас олон арга хүүхдүүдийг бол явууллаа Орос руу. За тэгэл манай соёлын өдрүүд, урлагийн тоглолтууд, Орос хэлний баяр тэгээд одоо хувьсгал тэмцлийн ахмад зүтгэлтнүүд бол Орос одоо Брятад бол маш олон удаа явж тэнд одоо энэ бүх юмд бол гүүр болж илаа. Тэгээд хамгийн одоо бас нэг гол юм бол багш нарынхаа энэ одоо Дархан уул аймагт ажиллаж байгаа Орос хэлнийхээ одоо багш нарын бас бусад мэрэгжлийн ч одоо багш нарын Орос хэлний мэдлэг туршлага Оросын одоо сургууль мөржүүлэгч нарын ариун туршлагаас одоо суралцуулах зорилготой олон улсын он практикийн баг хурлыг бол одоо 3 жил дараалаад явуулчлаа. Тэгээд Монголд гэсэн ийм одоо хэлбэрээр явуулдаг. Дээрэс нь одоо Ирхүүгийн хэл шинжилгээний их сургуульд бол Улаанбаатарын одоо хүмүүнлэгийн ухааны их сургуулийн оюутнууд манай оюутнууд хамтарч тэнд одоо хэлний дадлага хийх Ирхүүгийн хэл шинжилгээний их сургуулийн оюутнууд манайд ирж одоо бас дадлага хийх танилцах гэх мэтэр энэ хоёр улсынхаа энэ одоо олон жилийн түүхтэй энэ их үр өгөөчтэй бидний одоо дээд Ахмад үеийнхний үндсэн одоо мэдлэг оюунаараа одоо гараараа чин сэтгэлээрээ бий болгосон энэ гам бат энэ одоо хувиршгүй энэ үнэнч Монголын ард түмэнд одоо их зүйлийг авчирсан энэ найрамдал энэ харилцааг яавал одоо улам шинжлэлт гарах уу яавал мартагнуулахгүй байх уу яавал хүндэтгүүлэх үү ийм л одоо үзэл санааны дор одоо нэгэн сэтгэлийн үзүүрт зорж одоо залуу цагаас ахуулаад ажиллаад одоо ингээд 30 жил болчихжээ өнөөдөр харсан. За тэгээд ингээд зүрх сэтгэлээ зориулаад ингээд ажиллаад ингээд явж байсныг бол одоо Оросын албаны улсын Бурят улсын засгийн газар олж харжээ. 2010 оны одоо 10 сарын 26-нд Бурят улсын ерөнхийлөгчийн зарилгаар энэ одоо Бурят улсын гавьяа багш гэдэг цолыг өгөхөд бол би үнэхээр бол баярлж ирсэн. Би одоо энэ мэрэгжлийг эзэмшсэний маань мэрэгжлийнхаа төлөө чин үнэж явсны маань одоо бас юм би хүлээж хөөцөлдөж хүсэж мөрөөдөж байгаагүй юм үнэхээр одоо бас олж харддаг юм байна гэж би бол баярлсан. Тэгээд манай энэ юуны Пушкины нэрмжит Орос хэлний багшийн дэд сургууль гэж 79 онд байгуулагдсан. Тэгээд энэ маань явандаа бол гадаад хэлний дээд сургууль болоод хүмүүнлэгийн ухааны их сургууль болоод одоо ингээд хөгжлийн их олон жилийг туулж ин л та. Тэгээд энэ Орос хэлний багшийн дэд төгсгчдийн холбоо гэж одоо хүртэл их одоо том холбоо нөгөө олон профессор багш нарыгаа нөгөө олон орсууд профессоруудыгаа оруулсан их том холбоо байдаг жил болгон уулзалтын. Тэгээд өнгөрсөн жил бас надад урилга ирээд ингээд одоо мэрэгжилтэй үнэнч Орос хэлний багшийн дээд сургууль төгсөгчдийн од гэдэг шагналыг бас гартуулдаг юм байна. Тэгэхээр зэрэг бол бас би улам л шинийг хийх хэрэгтэй юм байна. Өшөө бол би одоо бараг өвдөх хэрэггүйгээр өшөө их юм хийх хэрэгтэй юм байна гэдэг энэ бодол бол орж ирж байгаа юм л да өөрөө ирэхгүй. Вообще лично я, например, восхищаюсь монгольскими традициями, монгольскими обычаями, главное из которых это взаимное уважение и почитание. Дарханд Оросын холбооны улсын консулын газарт ерөнхий консулаар ажиллах хугацаанд дархны их олон хүүхэд эцэг их багш нартай танил боллоо. Хүүхдийн ирээдүйн талаар бид юу хэлэх вэ гэвэл ерөөсөө л Монгол хүний сайхан чанар, Монголын цэвэр ёс заншил, Монгол хүмүүсийн гэр бүлийн хүмүүжлийг өвлүүлэх хэрэгтэй юм аа. Дархны хүүхэд багчуудын төлөө ажиллах энэ бол маш чухал ажил. Эр хүн байшин барьж хүүхдийн эцэг болох ёстой гэж үздэг. Тэгвэл эцэг их сургууль багш нар их чухал. Хүүхдийг цэцэрлэгээс эхлээд боловсролын байгууллагад балчир үеэсээ л хүүхэд хүмүүждэг бүх зүйлийг мэдэрдэг. Одоо гэтэл удахгүй цагаан сар боллоо. Ахмад хүн Ахмадыг яаж хүндлэх, эхлээд хэн дээр очих вэ гэдэл Монгол хүүхдэд онцгой сурах үнэт заншил их байна. Обращаясь через
телевизионный канал DBC, чтобы эти традиции были сохранены. Эх орныхоо одоо нэрийг бас бүрээд улсад гаргаж хоёр орны найрамдал соёлын энэ соёнгийг гэрүүлэх ажилд чин сэтгэлээрээ одоо амжилт олж аз жаргал эдэлж байгаа энэ бүхнийг өвөг дээдэс эх орон ижи аавч нь бас хараад баярлж байгаа хаа тий охиноороо маш их бахархаж байгаа хаа гэж би бас бодож байна. Тэгээд багш хүн гэдэг бол юугаар их баян байдг вэхээр сэтгэлээрээ түгээсэн тэр эрдэм цацарч тэр хүүхдийн сэтгэлд бууж хүүхдийн сэтгэлээс нар мандсан тэр жаргал бол хамгийн бас үн цэнтэй байх. Би таньд нэг зочин өрсөн байгаа. За миний хоёр үеийн шавны. За баярлалаа. Сувда багштад зориулж хүмүүнлэгийг сургуулийн төгсөх ангийн оюутан мөн хүчрэл маань нэгэн сайхан бэлэгтээ ирсэн байгаа. Тэгээ мөн хүчрлэгээ урьж байна. Хорвоод анх мэдлэхэд үлгийдэж авсан их нутаг хүний амьдралын өдрүүдэд өөртөө өсгсөн их орон минь. Сайхан Монгол орон минь чамайг сэтгэлдээ тэгээд ч багтамгүй. Хайрд Монгол орон минь чамайг хайрд авч явж мартамгүй. Игэл сайхан ардан ихээс төрснөөрөө гэлдээ цайлган их нутгийн мань хөрс ихийн сүшиг арвин өгөөжтэй. Энэ л сайхан нутгаан өвөг дээдс зөвхөн бидэн л заяасан юм. Ийм л баян нутгийг өнөө биш маргааштай үлдээх жамтай юм аа. Харийнхны шүс асгардаг нутаг, залуусын дуудах онгод ордог нутаг, өтөл бурлын минь хүйн холбоотой улс, хатан үрсийг угааж ундаасан ус мөрөө. Аяа замбууланд хорвоо заяах шүтэн аав ээжи минь амнаас өөрцгүй нутаг, харийн хүнд хөл тавиуламгүй нутаг, үрц үлгийн уудам их орон минь ээ. Сувда хөшиг маань яруу найрагчаа гэхэд манай үзэгчид бас их баярлж байгаа бах. Тэгээ энэ шүлгийг бичсэн түүхээсээ бас ярих юм бол их солон байна. Ягаад гэвэл би зохиогчийг бас өнөөдөр өрсөн байна да. Тэгээ баярлж байна. За баярлалаа. 2007 онд юм уу Дайн улсаас манай сургуулийн холбоотой 8 зочин ирсэн. Тэгээ энэ 8 Дайн хүмүүсийг аваад архангаа өөрхангаа хөвсгөлөөр аялуулад ингээд явж хахад энэ одоо сайхан их орноороо хараад бахархах, тэгээд тэр гадны хүмүүсийн одоо биширж байгаа энэ сэтгэлийн үг тэгээд явж исэн чинь хажуугаар нь бас энэ тэндгүү одоо энэ сайхан газар шороо тэр сайхан байгалыг эвдээд ингээд одоо ажиллаж байгаа гадны компаниуд энэ одоо сэндилээ хайцсан энэ бүх зүйлийг хараад үнэхээр өөр зүрх минь өвдөж тэгэд энэ шүлгийг биччихсэн. Тэгээд нэлээд хэдэн шүлгүүд би гэхдээ яг уу мэрэгжлийн одоо үүднээс аваад үзэх юм бол арай л өөр л байх л та. Тэгтээ бол бас л энэ сэтгэл зүрх ертөнцийг харж байгаа энэ үзэл энэ одоо бодогдож байгаа зүйл харж байгаа сэтгэл зовж байгаа баярлуулж байгаа багтуулж байгаа энэ одоо зүйлүүдийг бол бас шүлэг яруу найргаар бол илэрхийлнэ гэдэг бол бас багш хүний нэг сайхан зүйл байдаг л да. Тэгээд хэдэн одоо шүлэг найраг би бас. Тэгэхээр энэ нэвтрүүлгийн дараа Сувда хөшигээ би байгаа шүлгнүүдэд өөрийнхөө сэтгэлийн тэр мэдрэмжүүдийг сайхан хөвгөлж нэгэн сайхан ном гаргасай гэж би бас танаас хүсэж байна. Энд бид хоёр номын тухай хүний энэ дотоод оюун санааны мэдрэмжийн тухай нэгэнд хөндөж байгаа болохоор өвгдээцийн маань нэг сургаал бас санаанд орж ийн л та. Тэ эргэг хорвоо бүхэлдээ эр хүний хүчин дор
энэ хүний ухаан дор орших юм а гэсэн тэр сургаал ухаан бол бидэрт өнөөдөр өглөгдөж иржээ. Тэгээ энэ ухааны үндэс нь бол яхахгүй номонд оршдог гэдэгтээ та санал нийлэх баг. Таны амьдралыг, таны амжилтыг номгүйгээр төсөөлшгүй. Таны унших дуртай ном, сүүлийн үед уншиж байгаа номны тухай сонирхё гэж бодож байна. Тэгээд ер нь одоо олон зууны турш энэ агуу их эрдэмтэд, агуу их сэтгэгчид бол өөрснөө оюуны мэлмигээ нээж өөрснийхөө сэтгэлгээний цаг хүрээг тэлэх тусмаа энэ зүйлийг хүмүүст яаж хүргэх вэ гэж бодсоор түүнийг бичсээр янз бүрийн зүйл дээр буулгасаар түгээсээр ирсэн. Тэгээ энэ бол үнэхээр аргагүй. Тэгэхээр зэрэг энэ агуу хүмүүсийн бичсэн туурвсан одоогийн энэ одоо сайхан зохиол бүтээлүүд энэ одоо бүх зүйлийг бол өөрөө уншиж зогсохгүй оюутан шам нартаа уншуулах, судлуулах юмсан гэсэн ийм байнгын одоо хүсэл эрмэлзэлт бол багш хүмүүс бид нар бол автаж явдаг л да. Тэгэхээр зэрэг өөрөө нэг сайхан номыг уншаад яасан сайхан юм бэ гэд хаагаад тавьчихаасаа илүү яаж энийг түгээх үү гэж бодож байдаг. Тэгэхээр сүүлийн үед бол их сайхан одоо боловсролын удирдагч гэж хэмбэ. Тэгээд одоо амжилтанд яаж хүмүүс хүрдгийг, хүн хувийнхаа амьдралыг яаж авч явдгийг, яаж одоо сайхан эрүүл сарвал байдгийг гэх мэт ийм сайхан одоо цоврлууд, тэгээ энэ шилдэг хүмүүсийн сайхан амьдралын дуртатгалууд яа харахгүй одоо бид нарын хүн удирдах идэг багш нар гэдэг бол удирдагчд байдаг. Тэгээ энэ удирдагчдыг бэлтгэж байгаа энэ одоо багш сургууль мужуулагчдын яа харахгүй унших ширээний ном бол одоо өдрөөс өдөрт бараг уншиж амжихааргүй араасаа цовж гарч байна. Энэ бол маш сайн хэрэг. Тэгэхээр зэрэг ийм зүйлүүд их байх тусмаа ийм зүйлүүдийг хүмүүс одоо их авч унших тусмаа илүү бол нийгэм гэхээр сайхан багшийн заасан хичээл, сайхан зохиолчин зохиосон номны одоо хэсгүүд бол хүний амьдрал тэр чигтээ үлддэг юм байна. Тэгээд Островскийн зохиолд бол хүн одоо амьсгал хураахын өмнө орон дээр хөвтөж байхдаа юм боддог. Тэр мөчөд бол би энэ амьдралаа юунд зориулсан бэ гэд бодохдоо зориулсан юм ихтэй ингээд та одоо хөвтөжээвэл та хүн байжээ. Хүний амьдралаар амьдрчээ гэж бодгсон юм үг байдаг их аюултай тийм ээ. Гоё үг. Тэгэхээр хүн болгон уг нь яг ийм бодолтой хөвтөжээдэг бол энэ ертөнц сайхан байх л та. Тэгээ энийг бас залуучуудад хэлэх дуртай. Манай их шинжлэлийн профессорын багийнхны одоо энэ Наранбаатар, Болортуяа, Инх Чаргал бид хэдийн зохиосон 5 хэлний ярианы хөтөж гэдэг энэ ном бол бүх мэргэжлийн хүмүүс, ямар ч насны хүмүүс одоо дэлхийн хаач одоо явж исэн ашиглаж болохоор ийм одоо хамгийн чухал ийм 5 хэл дээр бичигдсэн ийм одоо ярианы хөтөж ийм ном байж байгаа. Танаа хамт олон энэ студ өөрсөн чинь одоо байгууллага энэ хүмүүст одоо энэ ном хүрээсээ нийтийн хүртэл болоосоо гэж бэлэгдэн энэ номоо бол бэлгэлье. Дөнгөж хөвлөөс гараад байгаа ийм одоо бүтээл маань байгаа юм. За дараа нь одоо ялангуяа энэ боловсролын салбарынханд хэрэгтэй хүний хөгжил энэ когнитив сэтгэл судлал гэдэг энэ одоо ном бүтээл байна. Бас одоо манай сургууль сэтгэл судлалын хичээлийг заадаг Үлзий сайхан одоо багш маань ерөнхий одоо зүйлүүдийг бэлтгэж бид нар одоо хамтарч бас ингэж боловсрол судлал сэтгэл судлалын хичээл мөн багш бэлтгэж байгаа энэ сүүлийн үеийн когнитив сэтгэл судлал, когнитив судлал гэж одоо хүний оюун ухаан, ухамсар
үүнтэй холбоотой энэ дэр үндэслэгдсэн бүхэл одоо шинжлэх ухаануудын цогц ийм одоо мэдгэдэггүйнийг бол сургамжуулагч болж гарч байгаа хүмүүс бол энийг одоо их зайлшгүй одоо судалж ин тийм учраас энэ зүйлийг бол бас нийтийн хүртэл болоосоо гэж бэлэгдэн бас мөн одоо бэлэг болгон барья гэж тэгээд бэлгийн дээд эрхэм ном гэдэг энэ ерөөл бодож бэлгэлж байна. За Сувдагчтай баярлалаа. Тэгэхээр энэ багш маань сургуулийн одоо багш нар баг болж энэ сайхан энэ цаг үед хамгийн хэрэгцээтэй номыг та бүхэнд бас хүргэжээ. Тэгээд энэ ном оюутан болгоны багш бүрийн бас ширээний ном болоосоо гэж би бас найдаж ерөөл өргөж байна. За баярлалаа. За манай өнөөдрийн хүндэт зочноор оролцсон Сувдагчтай маш их баярлалаа. Тэгээд би танд энэ өөрийн нэрээ хуудас бүхий номоо бас бэлгэлье гэж бодож байна. Тэгээд энэ номын гол дүр бол багш та минь байсан гэж би бас хэлхийг хүсэж байна. Тэгээд багшийн минь зүрхнээс улаан гэрэл асаж байна. Хайрлагтун багшийн минь сэтгэлээс цагаан гэрэл асаж байна. Ариусгтун багшийн минь нүгнээс урам жигүүрлэн нисэж байна. Гүйцэхтэн эрхэм үзэгчтэй багшлах урлаг гэдэг бол бэлгийн ухаан, хүнийг хайрлах сэтгэл, өөрийгөө байнга хөгжүүлэх ийм сайхан үнэт эрдэм байлээ. Энэ эрдмийг эзэмшсэн цаг хугацааг үндсийн амжилт болгож чадсан эрхэм бүсгүй Надмадын сувд танд маш их баярлалаа. Эрхэм үзэгч та бүхний бэлгийн ухааныг багшийн энэрэн хайрлах сэтгэл, өөрийгөө хөгжүүлэх мөн чанар үргэлж хөтөлж гэрэлтүүлэн гэгэрүүлж явах эвзэтэй сайхан өрөөлийг өргөн төвшүүлээ. Дараагийн нэвтрүүлэг хүртэл түр баяртай үзэгчтэй.